Өдрийн мэнд та бүхэнтэй Евролос компаниас мэдчилж байна. Өнөөдөр бид Евролос Грунт, биологийн бохир ус цэвэрлэх станц гэж нэрлэгддэг агааржуулалтын төхөөрөмжийн талаар ярих болно. Энэ видеон дээр би танд станцын гадна болон дотор талаас яаж харагддаг, цэвэрлэх үйл явц хэрхэн явагдгийг ярьж болно. Евролос Грунт станц нь гүний усны түвшин өндөр байгаа нөхцөлд ашиглах, сорилуулах зорилттой бөгөөд бохир ус цэвэрлэх шаардлагад нийцсэн 8 үе шаттай цэвэршүүлэгчтэй. Мөн бохир соруулах үйлчлэгийг тогтмол авах шаардлагагүй, үнэргүй цэвэршүүлсэн, хариуцсан ус гардаг. Евролос Грунтыг жилийн аль ч үед хялбархан сорилуулж шууд ашиглах боломжтой. Евролосын корпус нь 1.2 диаметрийн цилиндр хэлбэртэй. Цилиндрийг автомат машин дээр гагнадаг. Зөвхөн ганцхан ойдол нь бүх хийцийн бат бөх чанарыг хангадаг. Том люк нь бассейнд бүрэн нэвтрэх боломжийг олгодог. Бүх процесс харагдах бөгөөд засвар үйлчилгээ хийхэд хялбар байдаг. Бид түүхийн эдийн чанарыг сайтар хянаж байдаг. Уг станц нь хамгийн өндөр чанарын цул полипропиленээр хийгдсэн. Бидэнд шаардлагатай бүх стандарт гэрчлэгээ байгаа. Үүнээс гадна бид байгаль орчинд санаа тавьдаг. Энэ хар өнгийн корпус нь 30-аас 40% дахин боловсруулсан материалаар хийгддэг. Тус материалыг бид өөрсдийн үйлдвэрлэсэн хавтангийн өрөмгийг дахин боловсруулж хийдэг. Ингэж дахин боловсруулалт хийх нь манай үйлдвэрлэл байгаль дахь хувцсрын хаягдлыг тэг хүртэлх бууруулах боломжтой болдог. Корпус нь хэвтэй байрлалтай, газрын гадаргаас 1.5 метрийн гүнд. Усны аль ч төвшөнд, аль ч улиралд хөрсөнд суйрлуулах боломжтой. Яагаад цилиндр хэлбэртэй вэ гэвэл цилиндр нь тэгш өнцөгттэй ижил хэмжээний материал зарцуулдагч илүү бат бөх байдаг. Цилиндрийг автомат машин дээр гагнадаг. Үүний үр дүнд зөвхөн нэг цул ойдол үүсдэг. Дотор нь дарааллан байрлуулсан 7 бассейнтай. Эдгээр нь олон хуваалтаас бүрдэх бөгөөд эдгээр нь мөн дам нуруу болж өгдөг. Хуваалтын хан бүрийг мэргэжлийн швейцар листер экструдер ашиглан гагнадаг. Ингэж гагнах нь халуун агаарын гагнуур хийхээс илүү бат бөх болгодог. Халуун агаарын гагнуур нь бага чадалтай тул савын гадаргууг бүрэн халах боломжгүй, хийцийг бүхэлдэн сулруулж болцсошгүй байдаг. Үйл ажиллагааны зарчмыг нарийвчлан тайлбарлая. Евролос Грунт станц нь орчин үеийн ус цэвэрлэх 8 үе шатанд хуваагддаг технологиг ашигладаг. Эхний шат. Байшингийн бохир ус нь эхний хоримтлуулах бассейнд ордог. Энэ бассейнд бие засах газраас ирдэг ихэнх хэсэг хоримтлагддаг. Тус маас нь эндээ холилдож, ёроолдоо задралд ордог. Хоёр дахь шат. Эхний бассейнд цэвэршүүлсэн ус нь анаэроб хүс гэж нэрлэгддэг 2 дахь бассейн руу орно. Тус бассейнд хүчил төрөгчгүй тусгай бактери буюу хуванцар биободис бүхий кассет байдаг. Эдгээр бактериуд нь кассетны эргэн тойронд чөлөөтэй хөвг төлөвт байдаг. Тус бактериуд нь усыг байнга дахин боловсруулдаг. Кассет нь олон тооны идэвхтэй бичил биетнүүдний ачаар цэвэрлэх үр дүнг нэмэгдүүлдэг. Евролос Грунт нь эрчилсэн хэлбэртэй полиэтиленээр хийгдсэн чанар сайтай зутгамал биободисыг ашигладаг. Сойзон биободисоос ялгаатай нь задардаггүй, илэгддэггүй, бараг хязгааргүй хэрэглэх хугацаатай. Кассетыг биобохирдлоос сэргийлж, доор нь том агааржуулагч суйрлуулсан байдаг. Үүний ачаар цэвэршүүлсэн ус нь хүчил төрөгчөөр ханагддаггүй, зүгээр л холигддог. Азотын хий гаргах нөхцөлийг бүрдүүлснээр хоримтлуулах бассейнаас зайлуулдаг. Энэ системийг мөн биободисоос илүүдэл био хальсыг үе үе арилгахад ашигладаг. 3 дугаар шат. 3 дахь бассейн буюу эхний шатны аэротент руу очино. Хүчил төрөгчөөр хангахын тулд агааржуулалтын систем ажилуулдаг бөгөөд үүний ачаар идэвхжүүлсэн лаг нь энэ камерт үүсэн оршдог. Идэвхжүүлсэн лаг гэдэг нь усны бохирдлыг үр дүнтэй хурдан боловсруулахад тусалдаг 40 гаруй төрлийн бактери. Тус арга нь бохир усыг хүчил төрөгчөөр зохиомлоор хангаж цэвэршүүлэх орчин үеийн аюулгүй арга юм. Агаарыг тусгай төхөөрөмж компрессороор нийлүүлдэг. 4 дахь үе шат. Дараа нь усыг 4 дахь бассейн буюу 2 дахь тунгаах сав руу илгээнэ. Энэ цэвэршүүлсэн ус идэвхжүүлсэн лагийг таталцлын нөлөөндөө ялгана. Лаг нь ёроолдоо тунан үлдэж, цэвэршүүлсэн ус нь халих замаар цаашаа урсдаг.
Тундасчлалтын дараа идэвхжүүлсэн лагийг насоос ашиглан хоолоогоор дамжуулан агааргүй бассейн болох анхдагч тунгаагуур руу буцаана. 5 дахь үе шат. 2 дахь тунгаах савнаас цэвэршүүлсэн ус нь боловсруулалтын дараах хуримтлалтын бассейн буюу 2 дахь шатны аэротент руу ордог. Тус савнд гүн цэвэрлэгээ хийгддэг. Мөн бичил биетний хөдөлгөөнгүй болох биободис бүхий зөөврийн кассет, ус зайлуулах сувг цэвэрлэхэд тусалдаг бактери буюу бидний өмнө ярьсан агааржуулалтын систем байдаг. 6 дахь шат. Блокууд дээр цаг хугацаа өнгөрөхөд био хальс үүсдэг. Энэ нь цэвэршүүлсэн усаар 3 дахь тунгаагар руу гардаг. Энд хальс тунтас нь уснаас тусгаарлагддаг. Үүний дараа 2 дахь насосны тусламжтайгаар агааргүй бассейн болох анхдагч тунгаах сав руу буцдаг. 7 дахь шат. Цэвэршүүлсэн ус нь цэвэр ус хуримтлуулах бассейнд очино. Бассейн хооронд урсах хэсэгт хит ягаан туяа ашиглан ус халдваргүйжүүлэх модулийг суйрлуулж болно. Модулийн чийд нь байнга асаалттай байдаг бөгөөд усанд бүрэн дүүрэгдсэн кварцын гэрт байрлуулсан байдаг. Үүний ачаар чийдингийн байгалийн хөргөлт үүсдэг. Ус нь чийдингийн дагуу урсаж хит ягаан туяаны шаардлагатай тунг хүлээн авдаг. Энэ нь нян устгах нөлөөг хангадаг. Тасалгаа тодорхой төвшөнд цэвэршүүлсэн ариутгсан усаар дүүрэх үед усыг хоолоогоор эсвэл насоос ашиглан хүрээлэн буй орчинд хаяна. Насос байх хэсэг нь тухайн газрын ландшафтаар тодорхойлогддог. Гэхдээ ихэнх тохиолдолд ус зайлуулахын тулд насос хэрэгтэй байдаг. Евролос гүрэнд нь зах зээл дээр хамгийн том хуримтлуулах бассейнтай. Тус бассейны эзлэхүүн нь 120 литр бөгөөд цахилгаан дасарсан тохиолдолд ус хаяхад хамгийн бага насосыг идэвхжүүлж их хэмжээний нөөц үүсгэдэг. 8 дахь шат. 2 дахь тунгаагуурын илүүд лаг мөн 3 дахь тунгаагуурын лаг нь эдгээр насосоор анхдагч тунгаагур руу очино. Энд лагийг хүчил төрөгчгүй докторжуулах процесст оруулан органик хэсгийн задрал явагддаг. Лагийн задраагүй хэсгийг үе үе зайлуулдаг. Үүнийг бохир ус зайлуулах машин эсвэл бордооны насосоор хийдэг. Энэ тундас нь хөрсний үржил шимийг сайжруулдаг үн цэнтэй органик бордоо гэдгийг сануулж хэлмээр. Хоолонд нь төхөөрөмжийг холбох залгуур, зөөврийн компрессорын камерыг байрлуулсан байдаг. Энэ бүхэн станцын багцанд орсон байгаа. Бассейны дотоод ханан дээр бүх агаарын насос руу, агаарын сувг руу явуулсан хуваарлах зангилаа байдаг. Бохир нь олон үе шаттай схемийн ачаар усны цэвэрлэгээ өндөр түвшинд хийгддэг. Ус нь тунгалаг болж өвөрмөц үнэргүй болно. Халдваргүйжүүлэлтийн түвшин 99.9% хүрдэг нь ариун цэврийн стандартад заасан хэмжээнээс ч өндөр байдаг. Загварын өвөрмөц байдал цэвэрлэгээний чанарыг патент стандартын гэрчлэгээр баталгаажуулсан. Цэвэршүүлсэн, халдваргүйжүүлсэн усыг зүлэг мод услахад ашиглаж, борооны ус зайлуулах систем эсвэл хөрсөн дээр асгаж болно. Ер нь байгаль орчинд буцаагаад асгаж болно. Евролос үйлдвэрийн бас нэг онцлог нь станцуудыг угсрахад бэлэн байдалд хүргэж өгдөг. Станцыг суйрлуулах газар дээр нь хоолой, ус зайлуулах хоолой, сунгах хоолой зэргийг гагнах шаардлагагүй. Евролос гүрүүнт станц нь олон загвартай. Тус бүр нь 3-аас 30 хүртэлх хэрэглэгчдэд зориулагдсан. Энэхүү олон төрөл нь илүү эзлэхүүнд илүү мөнгө төлөхгүйгээр оновчтой станцыг захиалах боломжийг олгодог. Загварын хүчин чадлыг нэмэгдүүлэхдээ корпусын уртыг уртасгадаг. Гэхдээ диаметр нь ижил хэвээр 120 см. Евролос гүрүүнд нь сонгосон загвараас хамааран өдөрт 0.6-аас 5 м3 ус боловсруулах хүчин чадалтай. Цагт 55 Вт, хоногт 1.3 кВт эрчим хүч зарцуулдаг. Хөрөгчнөөс ч бага зарцуулалттай. Тус станц нь таны цуслангийн байшин, бизнес газар, шүршүүр, ван, аяг тав угаагч, угаалгын машиныг 5 тухтай ашиглах боломжийг олгодог. Энэ бүхэн нь хотын нөхцөлтэй адилхан тохь тухыг хангадаг. Хэрэв та томоохон худалдааны төв 40-оос 200 хэрэглэгчтэй бааз, зочны байшин, ресторан, шатхуун түгээх станц гэх мэт газруудын бохир усыг төвлөрсөн байдлаар зайлуулах шаардлагатай бол бидэнд Евролос гүрүүнтээс илүү өндөр хүчин чадалтай Евролос EcoProm бохир ус цэвэршүүлэх байгууламж байдаг.
Техникийн хувьд Экопром нь Евролос гүрүүнт станцтай адилхан. Гэхдээ тус станцын хуримтлуулах бассейн нь том диаметртэй, илүү том хэмжээтэй, илүү их агаар жуулагчтай, илүү их агаар ордог. Евролос гүрүүнт станцын бүх давуу талыг хадгалсан байдаг. Евролос гүрүүнт станцад усыг их хэмжээгээр урсгахад ямар ч хязгаарлалт байдаггүй. Учир нь хийцийн онцлог нь цэвэршүүлсэн усыг таталцлын хүчээр хуримтлуулах бассейнаас бассейн руу шахах төхөөрөмжүүгээр дараалан урсгадаг. Энэ зарчмыг томоохон олон нийтийн бохир ус цэвэрлэх байгууламжаас авсан. Бохирын асуудлын хуучин арга буюу бетонын цагиргаар шийдэх аргаас ялгаатай нь орчин үеийн станцууд нь бохир соруулах шаардлагагүй. Мөн хүрээлэн буй орчныг бохирдуулдаггүй. Битүүмжилсэн станц дотор усыг бүрэн дахин боловсруулдаг. Гаралтын усаар та цэвэршүүлсэн техникийн ус авах бөгөөд хөрс рүү цутгах, зүлэг мод услахад тохиромжтой. Энэ нь ундны усны худгийг хангадаг гүний усыг бохирдуулахгүй. Мөн газар дээр эвгүй үнэр гарахгүй, намаг болж хувирахгүй. Станцын засвар үйлчилгээ маш энгийн. Бүх элементүүд нь хурдан салдаг, задлагад хялбар байдаг. Хөдөлгөөнт хэсэг, нарийн төвөгтэй электрон хэрэгсэл байхгүй. 110 мм-ийн голчтой халих. Бүх ус агаарын насоос нь 50 мм-ийн том диаметртэй байдаг тул их хугацаа өнгөрсөн ч бөглөрөл үүсдэггүй. Ачааллах материалтай блокуудыг станцын корпусаас салган авч болдог. Агааржуулалтын систем нь блокуудтай нэгдмэл нэг байдалтай байдаг. Энэ нь савыг хоослохгүйгээр засвар үйлчилгээ хийх боломжтой. Загварын энгийн байдал нь системийн агааржуулалт, насос, эсвэл компрессорт үе үе үзлэг хийх шаардлагатай инженерийн хийц юм. Засварын ажлыг техникийн баримт бичигт наривчлан тайлбарлсан бөгөөд гар доорх багаж хэрэгслээр бие даан хийх боломжтой. Гэхдээ бохир усны систем учраас эзэмшигч бүр энэ ажлыг өөрөө хийхийг хүсдэггүй. Энэ тохиолдолд Евролос компанид үйлчилгээний алба ажилладаг. Мэргэжлийн үйлчилгээний инженерүүд нь гарч буй асуудлыг газар дээр нь шийдэж, хэрэглэгч танд тав тухыг олгоно. Евролос бол Орос, ойрох дорны орнуудад септик, бохир усны сав үйлдвэрлэлээр тэргүүлэгч компани юм. Манай бүтээгдэхүүнийг 190 мянга гаруй хүн ашиглаж байна. Бид 7 хотод 4500 м2-д үйлдвэрийн хүчин чадалтай, 10,000 гаруй м2-д агуулгатайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Бид хэрэглэгчтэй хаач байсан бүтээгдэхүүнээ түргэн шуурхай хүргэх боломжтой. 2022 оны байдлаар бид Оросын 55 бүс нутагт 600 гаруй дилертэй хамтран ажиллаж байна. Бид өсөн дэвтсээр байна. Бидний гол зорилго бол цуслангийн байшиндаа хотын тав тухыг мэдэрч гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөхт нь туслах явдал.